Эрүүлэнхийн аялал. Эрхэм баян эрүүл мэнд гэдэг эртний сайхан үг бий. Улсын хурлын гишүүн Гонгорын Дамдын нэмийн ажлын албанаас зүрх мартахгүй төсөлтэй хамтран Улаанбаатар сонгодоо эмнэлэг болон бүгд найрамдах Солонгос улсын ИВА их сургуулийн эмнэлгийн эмчнэрийг орон нутагт аварж ард иргэдэд үн төлбөргүй үзлэг онцлогоо хийлгэх буянт сайхан ажлыг 2023 оны 100 амжилттай зохион байгуулсан юм. Дархан Уул аймгийн Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын эрүүл мэндийн төвүүдэд 7 хоногийн турш үргэлжилсэн уг арга хэмжээнд 2000 гаруй дарханчууд идэвхтэй хамрагдан аз холоос сорж ирсэн нарийн мэрэгжлийн эмч нарт үзүүлж эрүүл мэндийн урьдчилсан үзлэг онцлогоонд хамрагдсан билээ. Манай ард иргэдийн дунд бас энэ нарийн мэрэгжлийн эмчийн үзлэг онцлогоог бол маш их хүсэн хүлээж идэх юм байна. За бид нар бол одоо энэ бүгд найрамд Солонгос ард улсын ИВА гэж одоо эмэгтэйчүүдийн сургуулийн дэргэд үүдэг Солонгосын хамгийн алдартай одоо том эмнэлгүүдийн нэг. Одоо эндээс бол нарийн мэрэгжлийн одоо зүрх судасны эмчнэр, бас эмэгтэйчүүдийн эмчнэр, бас булчирхаан эмчнэр, тэгээд үе мөчний эмчнэр гэдэг одоо нарийн мэрэгжлийн эмчнэр, тэгээд бас сонгодоо эмнэлгээс болцоохон эмч тэргүүтээ зүрх тэгэл одоо бас дотор эрэхтэн уушгийн эмчнэрийг бүгднийг авчирсан. За та бүхэнд маш их баярлалаа. Би нэг хөдөөнөөс орж ирсэн зүрх бөөрөө үзүүлэхээр ирсэн. Тэгээ одоо очирлж байна. Ийм үйл ажиллагаа явуулж байгаа Дамдын нэмийн гишүүндээ маш их баярлаж байна. Тэг. Ер нь яг хотод очиж эмнэлэгт үзүүлнэхээр ер нь ерөөсөө ихэл хүндрэл бодог гэдэг л дээ. Очор тэгэл дугаарлал тэгэл төлбөр мөнгө гээл тэр бүх асуудлыг шийдээд яг орон нутагт нь яг одоо энэ хүссэн үзүүлэхийг хүссэн энэ чиглэлээр нэмчнэр ирж үзэж байгаа нь бол одоо үнэхээр одоо цаг үе болсон. Маш сайхан ажиллал болж байна. Хамгийн сайхан ажил гэж энийг л хэлэх. Бас иргэд маань бол их талархалтай хүлээж авч байна. Дээрээс нь бас маш өндөр ачаалттай байна. Өчигдөр Дархан суман дээр ихэд 380 хүн бүртгүүлсэн байсан. Яг ачаалаараа. Гэтэл яг бодит байдал дээр бид нэр өчигдөр бараг 800 орчим хүн үзэж дууслаа. За өнөөдөр өглөө Орхон суман дээр нэг 180 орчим хүн бүртгүүлсэн байсан бол 420 гаруй хүн болж дууслаа. Тэгээ одоо бид нэр энэ Хонгор суман дээр бас нэг 200 орчим хүн бүртгүүлсэн байсан. Одоо тэгээд энэ нийлэн тэрнээс илүү гарчих шиг боллоо. Зөвхөн одоо 2 сумын эцсийн байдлаар ингээд харахад үндсэндээ 20-од хүүхэд одоо зүрхний гажигтай тэгээд одоо яаралтай мэс заслын залтайгаар ил гарч ирж байна. Бүр 30 гарчсан том хүн хүртэл гарч ирж байна. Одоо өнөөдөр Хонгор сумаа дуусгаад маргааш Шарын гол сумыг бүтэн үзэж дуусгаад ингээд энэ жилийн маань одоо энэ ажил дуусах шатанд орно доо. За би бол зүрх судсан цаа үзүүлээ. Би өөрөө бол ус зүрх судасны нэлээ асуудалтай хүн байгаа, олон жил явсан. За тэгээд сая зүрх судасны эмчтэй үзүүлээд зөвлөгөө авлаа. За бидний хувьд бол бас ингээд ийм нарийн мэрэгжлийн эмчнэрт үзүүлээд одоо яваад ах тийм боломж бас тааруу байдаг. Алс одоо ингээд сум орон нутаг учраас тэр болгон одоо тэгээд төв ороод өөрийнхөө эрүүл мэндийн төлөө анхаарал тавьж чаддгүй. Энэ бол одоо үнэхээр одоо ард иргэдэд бас хүсэн хүлээсэн нэг ажлын нэг болж байна гэж ингэж бодож байна. Сум орон нутгийнхаа нийт ард иргэдийн өмнөөс бас баярлалаа гэдгээ илэрхийлье. Ирэх жил бол энэ үйлчлэгээ бас дахин зохион байгуулна. Тэгээ та бүхэн энд бас ерөнхий дэлгэр хамрагдаарай. 2000 гаруй дарханчуудыг үзэж онцлох ажлаа амжилттай давсан ИВА эмнэлгийн зүгээс цаашид уг үзэлгийг жил бүр хийх. Улмаар Монгол Солонгосын эмчнэрийн туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, сургалт, судалгаа хийх чиглэлд хамтран ажиллахаар ярилцсны дагуу 2023 оны 10 дугаар сард тус эмнэлгийн олон улсын эмчилгээний төвийн дарга Юм Хаана профессор Дархан Уул аймагт хүрэлцэн ирж аймгийн засаг даргын тамгын газартай харилцан ойлголцлын санамж бичигт албан ёсоор гарын үсэг зурлаа. Өнөөдөр бас их сайхан баяртай өдөр болж байна. За манай ажлын албанаас бүгд найрамдах Солонгос улсын ИВА эмэгтэйчүүдийн их сургууль гэж байдаг. Одоо Солонгосын үндсэн хамгийн анх үүсгэн байгуулагдсан 4 том их сургуулийн нэг. За одоогоор бол үндсэндээ бараг 2000 ийм одоо ортой ийм одоо Солонгостой тэргүүлэх зэрэглэлийн ийм эмнэлэг байдаг. Тэгээ манай ажлын албан энэ сургуулийн одоо Монгол улсад 9 жил одоо ирж сайн дураараа одоо монголчуудыг эрүүл мэндийг нь үзэж одоо эмчилгээ зөвлөгөө өгж явж исэн ажилтнаа хамтарч ажиллаад одоо 10 дахь жилийнх нь жил хийгээд явж байгаа. Тэгээд ИВА сургуулийн одоо эмч докторуудтай бид нэр өнгөрсөн 100 Дархан Уул аймгийнхаа 4 сумаар явж одоо үндсэндээ
2000 гаруй хүнийг одоо хүн төлбөргүйгээр үзэж энэ одоо босноо одоо зүйлсийг өгсөн байгаа, зөвлөгөө өгүүлсэн байгаа. За энэ ажлыг бол жил тутам одоо дархчуудын манаас талархлыг хүлээсэн ажил учраас жил болгон хийя. Ингэхдээ бол улсын хурлын гишүүний ажлын албаас гадна одоо аймгийн засаг дарганы газарт аймгийн засаг даргатай хамтарч хийя гэдэг ийм одоо хэлбэрлүү бүгдээрээ шилжээд бас албан болъё. Нэгдүгээр хоёрдугаарт бол бас Дархан аймагт маань ийм эрүүл мэндийн чиглэлийн сургууль байна. Энэ сургуультаа Эва одоо энэ эмэгтэйчүүдийн их сургуулийн одоо энэ том эмнэлгийг одоо холбож хамтарч ажиллая гэсэн ийм одоо зорилготой өнөөдөр бид нэг сууж байна. Өнөөдөр бидний байгуулж байгаа санамжчид дурсны дагуу орон нутгийн тодорхой асуудлуудад хариуцаж цаашдаа жил болгон иргэдийнхэн дунд Солонгосын мэргэжлийн өндөр түвшний эмчнэрийг үзлэг хийх түүнээс гарсан ажлуудыг үргэлжлүүлж одоо явуулах ийм боломжийг одоо олгож өгч байгаа. Засаг даргын хувьд үнэхээр өндөр одоо талархалтай байгаа дахин болов. Тэрбээр улсын хурлын гишүүн Дамдин нэмийн саналыг хүлээн авч зуны үзлэг тамирчсан иргэдээс нэг иргэнийг сонгон авч бүгд найрамдах Солонгос улсад хагалгаанд үн төлбөргүй оруулахаар болж эмчнэрийн баг нь хүнээ хүртэл сонгосон гэх таатай сайхан мэдээг авчирсан байлаа. EY сургуулийн эмнэлгийн зүгээс мөн цаашдаж хамтын ажиллагааны хүрээнд жил бүр үзлэгт хамрагдсан иргэдээс нэгээс хоёр иргэнийг сонгон авч мис засал болон эмчилгээний зардлыг даахаар болсон баярт мэдээг давхар дуулгасан юм а. Бид нар энэ ажлыг сайн дурын үндсэн дээр 10 дахь жилдээ зохион байгуулж байна. Дархан аймгаас нэг хүнийг үн төлбөргүй эмчлэх энэ үйл явдал бол үндсэндээ бидний 10 жил хийсэн ажлын үр дүн болж байна. Энэ бол бидний хамтын ажиллагааны дөнгөж эхлэл, миний хувьд үргэлж амжилттай сайн байлгах тал дээр анхаарч ажиллана. Дамдин гишүүн байхгүйсэн бол энэ бүхэн боломжгүй байсан. Тэгэхээр гишүүний оролцоо маш чухал байсан. Үүний үндсэн дээр өнөөдөр бий боллоо. Энэ үйл явдал их ховор сайхан үйл явдал болж байна. Дамдин гишүүн санаачлагаар байханд одоо эмчнэр шинжилгээ үзлэг хийгээд яаж хат нь би анх очиж үзүүлсэн. Тэгээд ингээд шалгараад одоо намайг сонгосонд баяртай байна. Ийхүү үзлэгт хамрагдаж оншилгоонд орсон иргэдээс төслийн баг болон EY сургуулийн эмнэлгийн эмчнэр баггүй хугацаанд ярилцаж зөвлөлдсөний эцэст үе мөчний хагалгааны заалттай Дархан аймгийн Дархан сумын иргэн инх төрийг сонгож Солонгос улсад мис засал болон мис заслын дараах хэмжилгээнд асран хамгаалагчийн хамт үн төлбөргүй хамруулахаар болж энэхүү баярт мэдээг инх төрдөө дуулгалаа. Тэрээр нурууны хүнд өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хэмээн онцлогдож их орондоо удаа дараа хагалгаа хийлгэж байжээ. Хүмүүс эмчилгээнд явж л байсан гадаад руу тэрийг үзэж зурагтаар үзэж байсан болохоос биш өөрөө ингээд сонгогдоод явчихна гэж өстой санаанд бууссангүй. Ийм батламж өгсөн гэнэслээ. За. Инхтөр танай санаа гинэ. Улсын хурлын гишүүн Дамдин нэмийн санаачлагаар Солонгосын EY эмэгтэйчүүдийн их сургуулийн эмнэлэг болон Дархан аймагт хийсэн ажлын санаачлагын дагуу Солонгос улсад онцлогдож мис засалд орох улмаар хагалгааны дараах нөхөн сэргээх хэмжилгээнд өөрийн нэг асран хамгаалагчийн хамтаар үн төлбөргүй хамрагдах болсон гинэ. Ээж нь цуг явж нөгөө асран хамгаалагчаар цуг явах оруулж байна. Эзэнээс асуусан. Их хурлын гишүүнийгөө Дамдин гишүүнийгөө Дарханд Солонгос эмчнэр авчирч шинжилгээ хийлгэж байсан. Тэнд аав нь очиж үзүүлж байсан. Тэгээд тэндээс нөгөө үзүүлсэн хүмүүсээс сонгоод аавын сонгоод юу хийж байгаа. За тий. Явуулахаар болж байна. Тий. Инх төр бол эгэл амьдралынхаа төлөө аргэр үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө өөрийнхөө хөдөлмөр зүтгэлээ зориулж яваа мянган дарханчууд монголчуудын төлөөлөл болсон энгийн нэгэн залуу. Тэрбээр их нэртэйгээ хамтран аймгийн худалдааны төвд лангуу түрээслэн махны худалдааны бизнес эрхэлдэг бөгөөд өдөр тутмын ажлын онцлогоос шалтгаалж цөөнгүй жил хүнд жинтэй мах ачаа бараага өөрөө үүрч дүүрч явсаар үе мөч нурууны өвчний их суурийг бүрдүүлсэн гэдгээ учирлаж байсан юм. Өвчин гэдэг чинь хүнийг бүр аргагүй сөхрүүлдэг юм билээ л дээ. Тэгээ аргагүй ирэхэд хагалгаанд орж байсан. Бие бодохгүй л тэгээд ер нь
анзаарахгүй, тоохгүй тэгэл явсных л байна л да. Зөндөө баярлж байгаа. Бид хоёрын өмнөөс зөндөө баярлж байгаа хүмүүс айгүй олон байна. Хамт олон байна. Ах トゥ хамаатан садангууд байна. Бүгд л баярлж байгаа. Бид хоёрт сайн яваад бүрдээ идгээд ирээрээ гэж бүгд сайн сайхныг л хүсэж байна. Одоо сайхан гэр бүлүүд эрүүл сарууд бол хэн энэ хэрэгтэй юм даа. Тэгээ найзтай одоо сайн яваад сайхан идгээд ирээрэй л гэж хэдэг. Зөвхөн энгийн таяггүй ингээд хүмүүстэй адилхан хүмүүсийн дунд алхаад явж үзэх юмсан гэж бодож байсан да. 3 сарын дараа намрын налгар нэгэн сайхан өдөр хүссэн хүлээсэн бас сэтгэл догдлуулсан мужирч хагалгаанд орохоор инх төр маань эхнэрийн хамтаар бүгд наримдах солон сусыг зорилоо. Тэднийг ИВА их сургуулийн эмнэлгийн орчуулагч эмчнэр хүндэтгэн хүлээн авч холбогдох бүхий шинжилгээг наривчлан авсны эцэст оншоо баталгаажуулж хагалгаанд орох өдрийг товлож хагалгааны өмнөх эмчилгээнд орлоо. Тэгээ инх төр маань одоо сая түрүүч 5 дахь өдөр Сөүлд ирсэн. Одоо энэ нэмлэгтээ эвдсэн байгаа. Тэгээ эхнэртэйгээ ирсэн байгаа. Тэгээ одоо би одоо араас нь бас ирж инх төрийнхөө байр байдалтайгээ бас энэ эмчилгээ үйлчлэгээ нь ямар байгааг үзэх гээд ирсэн байна. Тэгээ одоо бүгдээрээ инх төрлөөгөө орж уулзцгаая. Тэгээ эмнэлэгт ирсэн байгаа болохоор маск зүүх ёстой. Тэ. За явцгаах уу. Тойргийн иргэдийнхэн эрүүл мэндэд анхаарал хандуулж, эрүүл мэндийн урьдчилсан үзлэг онцлогоо хийх энэ сайхан ажлыг санаачилсан улсын хурлын гишүүн Дамдин нэм бүгд наримдах солон сусад албан айлчлалынхаа хажуугаар инх төр соёл эрдэнэ хоёрыг эргэж, эм чимлэгийн удирдлагуудтай уулзаж, өвчтний биеийн байдлыг асууж тодруулсан юм. Тэрбээр инх төрийг залуу хүн учраас эрүүл бол эргээд ажил хөдөлмөрөө эрхлэх боломжийг нь бүрдүүлэхийн төлөө өөрийн чадах бүхнээ хийнэ гэдгээ онцолж байлаа. Ийхүү сайхан сэтгэлд хүмүүсийн ач буян хичээл зүтгэлийн үрээр нэг ч гэсэн Монгол аав, Монгол залуу мис аслаа амжилттай давж нөхөн сэргээ хэмчилгээгээ хийлгэж дуусаад их орон руугаа эрүүл саруул итгэл сэтгэл дүүрэн буцлаа. Гинтхэн л ингээл онгоцоор нисэл өөр улсад ирээл тэ ингээд эмнэлэгт гинтхэн хэвтэл бүх юм маань шийдэгдэх болоод бүх юм маань эрүүл сайхан болох болоод ингэж жаад ийм аз хүнгийн амьдрал байдаг юм байна гэж бодож байна. Их нутагтаа буухтан онгоцны буудал дээр голомт залгах хүү, ач зээнэр нь тэвэр дүүрэн цэцэг, хайр дүүрэн харцаар угтаж авсан юм. Сайхан сэтгэл сайн хүмүүсийн буйнаар ингээд өвчин зөөргөө болоод эмчилгээдэд ирж байгаадаа маш их баяртай. Үрд үргэлжлэх үр хүүхдүүд, үргэлж хажууд нь түших хань, урт удаан үргэлжлэх ирээдүйн амьдралынхаа төлөөх инх төрийн маань эрүүлэнхийн аялал нь энд хүрээд жаргалтай сайхнаар өндөрсөн тул тэд ээлтэй, ивээлтэй дархан нутгийн хаан зүг хүлгийн жолоогоо заллаа. Эрүүл инх байх болтугай. Сайн үс бүхэн дэлгэрэх болтугай.